Ажлын дарамт шахалтнаасаа болоод гутраад барилгын дээвэр дээр байх үеэр чинь супер од маш сайнаар хүндлэгдсэн Алдарт Баатар чиний нүдэн дээр амиа орлоо. Амиа хорлсон Баатарын менежер маркетингийн баг нь чамайг хэргийн газар байхыг хараад Баатартай нэлээд төстэй харагдсан болохоор өсийг чинь будаад нүүр амигч нь янзлаа дасгал хийлгээд албатан шаардлагаар Баатар болгочвол яах вэ? To Be Hero X гэж чинээр гарч буй хятад аним нь хүн бүрийн хүлээлт сэтгэлдэлд үнэхээр өндрөөр нөлөөлж байгаа. Өчигдөр шөнө би энэхүү анимын 1-р ангийг нь үзээд шууд бичлэг хийж илүү олон хүмүүст түгээж хамтдаа үзэх ёстойгоо ойлгосон доо. Тус аним дээр одоогийн байдлаар ганцхан анги гарцсан байгаа. Гэтэ бүтэнсэн болгон шинээр анги гард юм байлээ. Өнөөдрийн бичлэгээр бид бүхэн To Be Hero X хятад анимын 1-р анги дээр товч тайлбар болон дүгнэлт анализ сэтгэлдээ үлдэх болно. Бичлэг эхлэхээс өмнө мэдээж лайк болон subscribe дараад enjoy the video. Баатар гэж яг юу юм бэ гэвэл түнэр харанхууд гэрэлдэх тэр нэгэн оч. Энэхүү ертөнцид хинч Баатар болох боломжтой. Яаж вэ гэвэл хүмүүсийн итгэл найдварыг олж авснаар тухайн хүнд супер хүч чадвар ноогдон хүртээгддэг. Хэр их хүмүүс чамд итгэж найдан, шүтэн бишрэн, төдий чинээ чи хүчрхэг болдог. Линлин хэмээхин залуу Баатарын сурталчилгаа маркетинг дээр ажилладаг ба компанийнхаа захиралдаа шинэ олсон санаагаа танилцуулж ярих үед дарга нь хийсэн ажилд нь нэлээд сэтгэл ханамжгүй арай өөрөөр сэтгэлээ дайдах юм гаргаад ирчих болохгүй байна уу да гэж хэлнэ. Линлин маань өөрийн сурталчилгаа бичлэгэн дээр хүн бүр Баатар болох боломжтой. Бид бүхэн өөрсдөө Баатарыг бүтээдэг гэж ярьдаг. Харин захирал нь алдартай Баатар болох Nice-ыг илүү сайн сурталчилъя. Хинт чи Баатар болж болно гэд цэцэрлэгийн хүүхдийн сурталчилгаа хэрэггүй. Чам шиг жирийн хүмүүс шаргуу сайн ажиллаж багаар шат ихснээр л амжилтанд хүрнэ. Алив өөр өлегтойхон шиг санаа олоод ир. Хэмээгт нь Линлин бууж өгсөнгүй. Үгүй ээ захирлаа. Илүү олон хүнд хүртээмжтэй байдлаар ингүүл дээр юм биш үү гэсэн яг тэр үеэр нь захирал нь Nice Баатартай ажиллах гэрээгээ алдчихна. Энэ нь компани орлого цалинд амар том уналт болох учраас эцсийн цэгтээ хүрсэн захирал Линлинг ажлаас нь халдаг. Ажлаасаа халагдсан Линлин барилгын дээвэр дээр зогсох үедээ Мөн хэмээх Баатарын зориг өгсөн сурталчилгааг үзнэ. Тэр промо видеог уг нь манай Линлин өөрөө санааг нь олж хийсэн юм байна лээ. Даанч амьдрал гэдэг үнэхээр хатуу юм аа. Саяхан л промо бичлэг хийгээд явж байсан хүн ингээд л ажлаасаа халагдчих гэж. Линлиний уур гинэд амар хүрээд Nice хэмээх Баатарыг хараагаа зогсож исэн чинь Nice жинхнээсээ урд нь нисэж бууж ирснээ өөрийн алдарт лайк поз аваад нүдэн дээр нь амиа хорлдог. Юу болоод байгааг бодож процесслахын даваан дээр Nice-ийн менежер маркетингийн багийнхан хурж ирээд босон явдлыг хараад Линлинийг барьцаалаад аваад явчихна. Дараа нь Nice-ыг амиа алдсан талаар олон нийтээс нууцлаж түүнийг өөр нэгэн бэлтгэлд явсан гэж аргалаад дараагийн нүүдлээ бодох зур Линлинийг үс мүсийг будаа жоохон янзлжвал Баатартай нэлээд төстэй царайтай болохыг нь хараад амиа хорлсон Баатарын оронд Линлин амиа хорлсон болгоод Nice-ийн дүрд түүнийг хуурамчаар оруулан үхээгүй дүр хэсгэнэ. Ганц нэг балаа үйл явдлын дараа хинч биш байсан ажлаа алдсан ажилчин дэлхийн топ баатруудын нэг болно гэж хэн мэдэх вэ? Ийш тийш янз янзын зураг авалт нэвтрүүлгэнд оролцоод Баатарын дасгал хөдөлгөөн хийгээд хүмүүсийн итгэлийг цуглуулах тусам манай хүний хүч чадал нэмэгддэг. Эхэндээ өөртөө итгэлгүй алдаа дутагдал нэлээдгүй их тулгардагч явц дундаа би үнэхээр л Баатар болж чадна гэсэн итгэлийг өөртөө өгснөөр альваасаад бэрхшээл бартааг нэг нэгээр нь даван туулаад байжсэн чинь менежер нь за маргааш найз охинтой уулзсан штэ хоёр нэвтрүүлэх зорно хэмээн сануулна. Тэрхүү мөчөд манай хүн амар сандраад хүүшээ яана намайг Nice биш гэдгийг найз охин нь шууд гадарлан штэ яах юм бэ гэхэд өөр сонголт байхгүй. Дими донгосолгүй уулзгээд зөхөөл мөхөөл хамаг юмыг нь бэлдүүлээд гаргана. Мэдээж Мөн Nice хоёр жинхнээсээ хосууд бол биш зөвхөн олонний нүдэнд л тодорхой имиж сэтгэл төрүүлэх зорилгоор явдаг. Тийм ч учраас оролцож буй хийж буй бүх зүйлс нь тавилттай. Хосуудын нэвтрүүлгийн шууд дамжуулалт болохоор бэлдсэн зохиолын дагуу явцгаахаар шоугаа эхлүүлсэн чинь нэвтрүүлгийн хөтлөгч нь учир битүүлэхээр солигдсон байна. Менежер нь шууд дамжуулалтыг зогсоож олон нийтэд тэдний үерхэл худлаа болохыг мэдэгдүүлэхгүйг оролцдог ч чаддаггүй. Enlighter хэмээх солигдсон учир битүүлэх хөтлөгч залуу худал үнэн ярьж байгааг шалгадаг төхөөрөмж гаргаж ирээд үнэхээр Nice чи Мөнд хайртай юу хэмээн асуулт асуухад Nice маань бүр сандраад хэцүүхэн байдалд ордогч жирийн нэгэн ажилчин байхдаа Мөнд зориулж сурталчилгаа, промо видеоны санаа хийж бүх сэтгэлээ зориулж үнэхээр л дурлаад харж явдаг хүн болсон учраас уран үзэмжтэйгээр төхөөрөмжөнд ямар ч худал буруу тогтоолгуулгүй бүх нэрийг нь гутаах гэсэн хорон санаатай асуултнуудад хариулж чаддаг. Энийг нарсан менежер бөөн баяр. Үзэгчид фэнүүд нь ч онлайнаар ёстой хөөрхөн асууд юмаа гэд баярлаастай. Хэцүү байдлыг гартаа авч аргалахыг нарсан Мөнч тэр хоронд тогтлон ичнэ. За ашгүй бүх юмны учир тайлагдлаа гэж бодтол үгүй дээ болоогүй. Enlighter хөтлөгч Nice-ийн хуучин ажлынхаа даргаыг гараад ирнэ.
Юу болсон бэ гэвэл дарга нь Nice-тай хамтран ажиллах гэрээгээ алдснаар энэ олон жил босгосон компани бүх зүйлээ алдаж бас тэр дундаа ажилчдаа дарамтлан зовоосноор маш олон хүмүүсийн айцыг цуглуулад урд өмнө байгаагүй хорон хүчийг олж авсан. Итгэл найдвараас сайн хүч чадал төрдөг бол айц зовлонгоос муу хорон хүч төрдөг байх нэ тэгэхээр. Гэрээгээ Nice-аас олж алдсан Nice-ийн сурчлагын ажлыг хийж байгаа дундаас нь үүссэн дарамтнаас болж Линий амийг нь хорлуулсан хэмээх ойлголтуудаар өшөөгөө авахар түүнийг сайхан сэтгэл тэнэрэнгүй баатар биш түр эсгсэн хүний амьдралыг бүснуулагч гэж занал хийлэнгүй буулган авахар дайрна. Зөндөө хүмүүсийн айдас дарамт шахалтаас нь үүссэн сэтгцээс хар энерги хүчийг авсан дарга аимшигтай хүчрэх байна. Би түүнийг зогсоож чадна гэж үү? Би бол хинч биш. Эгэл жирийн даргын ажлыг биелүүлэх ёстой ажилчин. Үгүй дээ. Би итгэж байна. Би гайхалтай нэгэн болж чадна гэдэгтээ итгэж байна. Ийхүү ажилчдын дарамт айдсаар хорон хүчийг олж авсан даргаыг буулгаж өдрийг аварсан Nice маань жинхэнэ баатар болж шууд амжуулалтаар дамжуулан олонний итгэлийг олж авч чаддаг. За 2B Hero X гэдэг анимийн богино түүхтэр товч тайлбар хийлээд дүүнэлт сэтгэлийн хувьд гэвэл хятад аним нэрнгэсэн шинээр дэлхийд орж ирж зах зээлийг оронгоор нэргүүлэх гэж байгаа юм байна. Хэрвээ анимашн зураглалыг нь сайн ажиглах юм бол Arkane дээр гардаг 2D 3D асуусан мэдрэмж бол анхны сэтгэлээр төрүүлсэн. Би бол нэг иймэрхүү анимашн зураглалт бүр үнэхээр дуртай. Ямар зохиол, ямар утга санааг илэрхийлж байгаа дээрээ тулгуурлаад анимашн өөрчлөгддөг бас. Над бол үзэхэд төгс өндөр чанартай тасарсан сэтгэл үлдээлээ. Та бүхэнд маань ямар санагдсан тэрийг комент бичүүлдээгээрэй. Энийг үзснээ дараа өөр жирийн 2D аним үзэж ерөөсөж чадахгүй хаа яагаад үл голоод явах. Бас бид нар энэхүү анимаас амар гой сургамжийг ойлгож авч болох юм байна. Хэрвээ бид нар өөрсдөө итгэж чадхал юм бол юу ч хийж бүтээж чадна. Надад итэг. Би анх YouTube эхлүүлж байхдаа 1000 саб хэтрэхгүй шал өрөвдөлтөөр бүтлгүүтэн гэж бодож байсан. Хаяа үеийн найзууд зарим нэг хүмүүс миний санахаар хийж байгаа зүйлийг маань cringe, утгагүй, цагийн гарц, ичиж үхмээр гэж хэлж байсан маш тод санаж байна. Гэтэ өнөөдөр намайг үздэг, subscribe дараа дэмждэг маш их үзэгчтэй болсон. Миний хувьд би үнэхээр хүсээд өөртөө итгэвэл юу ч хийж чадна гэж бодож эхэлсэн. Тийм болохоор би бүр гуйж ийн, надад итгээрэй. Та бүхэн бүгдээрээ хүсэж буй зүйл рүүгээ мэрэгэн ухаан гаргалгаа олж зүтгэвэл заавал хүрэх болно. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Хичээгээрэй. Та нар чадна. Лайк болон subscribe дарах мартваа.